За хай манайхаа. Би YouTube эхлүүлэхээс өмнө хувцас тайлахгүй бол уул руу алхаж байгаа юм. Халууцж өглөө. За энэ бол миний YouTube-ийн танилцуулга буюу хамгийн ихний видео. Тэгэд би хамгийн ихнийхээ видеог хийхдээ уул руу алхах бол гоё явах гэж бодоод өөрийнхөө эрэх дуртай Ирландын гоё тэр чигт нь харж болдог тийм уул байгаа. Монголоор бол зайсан л гэсэн. Тэг богд уул юм уу та. За сайн байцгаана уу, намайг Отгон Баярын Алуунгаа гэдэг. Би өнөөдрөөс эхлээд Мазалаа гэх нэртэй YouTube сувгийг хөтлж эхлэх гэж байна. Би Ирландд амьдардаг. Тэгээ яг одоо энэ уулын оройроо өксөх замд Дублин хот тэр чигтээ харагдах гэж байна. За ингэ зам байгаад төвд амар эсэргүү шууд уулын замаар ингэ салцтай. За би одоо энэ хавраа орж байгаа л та нартай нэг тухтай сууж яриа да. Шүү суугатай. Амар том мод. Энд чи ингэж үнсээр нураад унц. Тэгээ чи өрмөц объект олчих гээд өөр эрэгтэй мэсэн бол ижи бишээ ганцаараа гарахгүй шүү дээ хүмүүсээ. Гэ та нар боддоо. Ганцаараа болохоор яваад байгаа юм шүү дээ. Бишээ. Юу. За ингэ та бүхэндээ Даблиныг харуулцгаая. Энэ жоохон татъя. За нэг иймэрхүү хөрхөн ногоот байна. Энэ ямар зовцон танилцуулга видео болох гээд байна тий. За яг зүгээр адал явдал үнцэнээр бүтсэн юм. Үнцэнтэй л байдаг байхгүй. За ингээд уулын дондор явсараад ингээд нэг юм засмал зам руу хурж ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд дахиад цаашаа нэвт явангууд тэний гоё кофе шоп байгаа. Би та нарт очиж үзүүлье. Тэгээ энийг хард гоё харагдаж байгаа. Уулын мохорт ингээд юм кофе шоп. Лай. Хүмүүс нэг машинтайгаа ирчдэг гэж юу. Нөгөө нэг өглөө бичлэг ийн гэд янзлж харсан хүмүүс байхгүй. Нэвт нарцсан. За тэрч яах. Сэтгэл байхад тест өвсөөрч бичлэг юм. Энд чинь нэг түр цайлаа тий. Өдрийн хоолны цаг болж байна. Тэг гэрээсээ юм сэндвич бэлдэж авч гарч ирсэн. За. Цагаан уучрасаа өргөжлүүлж алгасаар байна. За би хамгийн дөрөнд Мазалаа гэх нэрнийхээ талаар тайлбарлаж өгье. Би өөрөө Мазалаа баагаад маш их хайртай. Миний хамгийн дуртай амтан. Дээрэс нь би их сургуулийн бакалаврын зэрэгээ Мазалаа баагаар хамгаалж байсан. Судалгаанд нь 2 удаа явж байсан. Нилээх мэдээлэлтэй гэсэн. Тэгээд ажил дээр гарчиж өнөөдөр сонины экологийн албанд байгаль орчны сэтгүүлч мэргэжлэр мэргэшиж байсан. Тэм учраас энэ талаарх мэдээллийг цаашаа үргэлжлүүлж хүргэхийн тулд би Мазалаа хэмээн YouTube сувгаа нэрлэлээ. За би ямар ч гэсэн тэгээд анх сэтгүүлч мэргэжлэр 3 жил ажилласныхаа дараа олон улсын судлаач, олон улсын сэтгүүлч нартай ингээ харьцахад надад англи хэл англиний мэдлэг ерөөсөө байхгүй. Hi, how are you? My name is Алунгал гэдгээс цаашгүй амтан байсан байхгүй юу би чинь. Тэгээд за өстой нөхөр хөхтэй болохоос өмнө л эртхэн шиг юу яа гээд англи хэллээ сурч мастрын зэрэгээ яаж хамгаалаа гээл өөрийгөө өстэй л Ирландд авчирсан бүх карьераа өргөсөн. Миний 3 жил босгосон сэтгүүлчийн карьер яг босоод хүмүүс яг ингээл миний царайг ингээл Монголд ингээл нүдлээл эн чин хаа нарлаа гэд яг ийм болж байхад би бүх юм аяал Ирландд төрж ирсэн. Мэдээж ингээл эхэндээ ингээл өстой баларж байгаа байхгүй ажил төрөл олдохгүй. Тэгээ ирээд амьдрахын тулд салончин боллоо. Сормос сурлаа. Хөмсөг сормосны хийм хийж сурлаа. Хөмсөг сормос будад сурлаа. Вакс хийж сурлаа. Хумс будад сурлаа. Педикюр хийж ийн. Тэгэл
юм л хийлээ. Ягаад тэгэхээр энэ улс үнэхээр өндөр өртөгтэй, дээрэс нь байрны төрөөс нь маш өндөр. Тэгээд ингээд амьдрахын тулд салонд ажиллаад beauty therapist гэдэг байхгүй юу? Гоо сайхан ч ажиллаа яваад байжсэн чинь нүдэн ананesen чинь 1.7 жил өнгөрцөн байна. Тийм учраас би YouTube суугнэ. YouTube суугаараа өөрийнхөө чадах хамгийн дуртай сэдв болох мазалын талаар мэдээлэл хүмүүст өгье. Дээрээс нь бас Ирландд амьдрах ямар байдаг талаар маш олон хүмүүс сонирхож илээ. Тэгээд энэ талаар бас контент хийж YouTube сувгаараа дамжуулъя гэж шийдсэн. Тэгээд энд сууж байна. Хүмүүсийн хүсэмжит сэдв бол Ирландд амьдрах ямар байдаг? Миний та нарт ингээ пүүшлэж байгаа сэдв бол мазалай баавгай. Мазалай баавгайн талаарх мэдээллийг би нийгмийн хариуцлагын хүрээнд та нарт хүргэх хэрэгтэй. Тэглэж Монголын хамгийн үн цэнтэй амьтан 40 тоо толгой үлдсэн байгаа. Говьд амьдардаг дэлхийд өөр хаач зөвхөн Монголд байдаг баавгай. За тэг цаашаа алхах уу? Би уулын дунд явж байна. Одоо жоохон борошгоо л байна. Амьдрал яг л энэ зам шиг. Харанхуй руу явах уу, гэрэлтээр рүү явах уу? Бүгд таны үнд нээлттэй байдаг. Харанхуй нэг юмэрхүү. Тэг мэдээж би гэрэлтээр рүү явна. Би одоо аялын влог хийгээд амаа. Танилцуулга видео хийгээд амаа. Мэдхгүй л шүү сүлдээ. Уулын орой руу гарч явж байна. Гэлтэнд талын хэрэг. Энд ингээл тавлаа. Ирландын TikTok гэх уулынхаа орой дээр гараад ирлээ шүү дээ. Энд бороо орж байна. Гэхдээ надаа бороо бол нөлөөлөхгүй. Бидний өвгдөд усан бороо битэл суман бороог хүртэл сүрж явсан шүү дээ. Нахгүй. Яа. Тэгээд юу гэж бодож энэ би дайжгүй ютубер болчоор юм шиг байна уу? Бүгд хамтдаа харъя те. Харжлаа. Хамгийн анх мазалаа судалгаанд 2017 онд явж исэн юм аа. Тэгээд яг тэрээ хүртэл би загвар өмсгч ч юм уу, загвар нэг тийм загвартай холбоотой мисс болон амар гоё юм бодсон явж исэн. Тэгээд яг мазалаа судалгаанд анх яваад сулааш нарын ингээд судалгаагаа хийж байгаа үйл явц. Тэгээд тэр мэрэгчлээ үнэнч байгаа, тэрэндээ дуртай байгаа байтал намайг маш их татсан. Тэгээд анх мазалын саварт ингээл хурж яхад миний биеэр ингээл мөнгөл нэг амар гоё мэдрэмжгүйгээл тэр цагаас хойш би тэгэл экологийн сэтгүүлч болъё гэж шийдсэн юм да. Ямар ч гэсэн өөрийн хүсэл сонирхол дээр дөрөөдлөн энэхүү видеог зориглож хийж дуусгах гэж байгаадаа би маш их баяртай байна. За тэгээд дахин хэлэхэд намайг Отгон баярын Алангуй гэдэг тантай YouTube сувгийнхаа эхний бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Цаашдаа маш сонирхолтой Ирландын талаа болон мазалай баавгайн талаар сонирхолтой мэдээллээр уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Намайг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг ортолтгоор баяртай.